Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Батцаг гэдэг эрчимчний сургуульд ажилладаг байгаа. Сургуулийн мастераар ажилладаг. За өнөөдрийн миний ярих сэдэв бол ковид хөлөөрөөний үеийн цахим хичээлд хийсэн үнэлгээний дүн шинжилгээ гэсэн сэдвээр ярих болно. За энэхүү сэдвийн өрөөнд дараах агуулгаар ярина. За удирдгал, сэдвийн судлагдсан байдал, судалгааны зорилго, судалгааны арга зүй, судалгааны үр дүн, дүгнэлт гэсэн сэдвээс бүрднэ. За удирдгал хэсэг дээр ковид одоо 2029 цар тахлынаас үүдэн манай эрчимчний сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилийн намрын илрэл бакалавр, магистр, докторийн нийт 2256 оюутан, за хаврын илрэлд 1930 оюутан одоо онлайнаар суралцсан байгаа. За оюутнууд цахим сургуультаа намар хавар нийтдээ 522 хичээлийг судалсан байна. За бүрэн цахимаар явагдсан энэ хичээлийн жилийн одоо эрчимчний сургуулийн нийт оюутны дундаж 30 нь намрын улиралд 256, хаврын улиралд 252 гарсан байгаа юм. Энэ нь одоо өмнөх хичээлийн жилүүдийн гач дүнгээс өссөн үзүүлэлттэй байна. За иймээс одоо лекц, семинар, лаборатори, бие даалт гэсэн хэсгүүдээс бүрддэг. Одоо инженерийн бүрэн цахим хичээлийг бүрэн цахим хэлбэрээр орж байгаагүй. За энэхүү одоо электроник, микроэлектроник хоёр цахимаар хичээлийг цахимаар одоо бүрэн орсон. Багш болоод оюутнуудад ямар асуудлуудыг бий болгож түүнийг хэрхэн шийдвэрлэснийг тандан судлах нь нэн шаардлагатай байсан учраас энэ судалгааны ажлыг эхлүүлсэн байгаа. За тэгээд эхний ээлжээр хамт ордог багштайгаа нийлээд өөрсдөө цахим хичээлдээ оюутнуудын өгсөн үнэлгээгээр шинжилгээ хийсэн байгаа. За энэхүү сэдвийн судлагдсан байдал нь за цар тахлын улмаас одоо маш олон салбарт өөрчлөлтүүд гарч байгаа. За боловсролын салбарт гарч байгаа өөрчлөлт нь бол цахим сургалт хэрэгцээ ихссэн байгаа. Яагаад гэвэл техникээр сургалт явах боломжгүй багассан учраас за 2019 онд 18 цууны 66 тэрбум ам.доллар байсан цахим сургалтын зах зээл 2025 он гэхэд 350 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн судлаачид үзэж байгаа юм байна. За Монголын анагаахын сургуулиуд ч юм уу адил өөрсдийн цахим сургалтандаа үнэлгээ хийж судалж за одоо тодорхой сургуулиудыг цахимаар орох нь техникийн сургалтаас ялгаагүй ч одоо яг дадлагтай холбоотой хичээлүүдийг одоо оюутнууд одоо уламжлалт маягаар авахыг илүүд үзэж байна гэж одоо судалгаагаар илэрсэн байна. За энэ мэдээлэл нь одоо цахим сургалтын талаар судалгаа бол маш өргөн цар хүрээтэйгээр явагдаж байна. За манай үнэлгээ хийх болсон гол зорилго нь одоо цахим сургалтаар хүргэсэн инженерийн хичээлийн лекц, семинар, лабораторийн сургалтын материал, за түүний агуулга, оюутанд өгөх мэдлэгийн цар хүрээ, удирдсан багшийн ур чадварыг одоо сургалтанд хамрагдж байгаа оюутнуудаараа үнэлүүлэх нь одоо энэхүү үнэлгээ гол зорилго болсон. За үнэлгээний өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж хичээлийн олон хэлбэрүүдийг цахимаар ороход цаашид юуг анхаарах вэ гэдгийг тодруулах зорилготой байсан. За судалгааны арга зүй. За энэхүү үнэлгээ хийхдээ бид нар бүтцэд суурилсан үнэлгээний шуур загварыг одоо гол судалгааны арга зүйгээр авч ашигласан байгаа. За үнэхийн тулд бид нар асуумж боловсруулсан эхний ээлжинд за асуумжаа бид нар за ямар асуудлуудыг шийдвэрлэж байгаа вэ? Ямар асуудлууд бэрхшээлтэй байгаа гэдгийг тодруулах байгаа вэ гэдгээс хамаарат 5 үндсэн зорилго тавиад тухайн зорилгынхаа хүрээнд асуумжаа бэлдсэн байна. За боловсруулсан асуумжаараа бид нар өгдлөө цуглуулсан. За тэгэхээр сургалтанд хамрагдж байгаа оюутнуудаас судалгаагаа авсан гэсэн. За тэгэхэд бид нэр яаж авсан бэ гэхээр Google формын үнэгүй одоо програмыг ашиглаад за үндсэн 5 зорилгодоо тааруулаад асуултууд бэлдсэн байна. За тухайн асуултуудаа 5 хэмжээсээр дүгнсэн 0-100% гэсэн үнэлгээгээр. За ингээд цуглуулсан одоо өгдлөөрөө бид нар үнэлгээний шуур загвар дээр боловсролт хийсэн байна. За энэ үнэлгээний шуур загварын яг үндсэн гол хэсгийг харагдаж байна. За шүүр боловсролтын арга зүйг яаж ашигласан бэ гэхээр үндсэн 5 зорилго тавьсан гэж хэлсэн байгаа. За энэ мэн хичээл лекц хичээл, семинар хичээл, бие даалт, за лаборатори хичээл, цахим сургалт гэсэн үндсэн 5 зорилго тавьсан.
За энэхүү 5 зорилго маань цовоо бүтцээр илэрхийлэгдэж байгаа. Цовоо бүтцээр илэрхийлэгдэж байна гэдэг нь за нэг үндсэн зорилго маань тэг буюу хангалтгүй үнэлгээ авах юм бол одоо бусад дөрвөн одоо зорилго маань хангалттай буюу нэг гэсэн үнэлгээг авчсан ч гэсэн ерөнхий үнэлгээ маань одоо хангалтгүй гарах юм байна. За 5 үндсэн зорилгоо одоо биелүүлэхийн тулд бид нэр тухай бүрт нь дэд зорилтуудыг тавьчихсан байгаа. За лекцийн хичээл дээр 5 дэд зорилтыг, семинарын хичээл дээр 2, бие даалт дээр 4, за лаборатори хичээл дээр 12, за цахим сургалтын дээр 5 гэх мэтчлэн дэд зорилтуудыг одоо гаргаж ирсэн. За үндсэн одоо нэгдүгээр үндсэн зорилготой бид нэр лекцийн хичээл гэдэг дээр 5 дэд зорилтоор зохиомжлогдсон байна. За бүрэн хичээлийн файлыг захин байршуулах, лекцийн хичээлийн материал хангалттай өгөх, лекцийн хичээл онлайн мэдлэгийг хангалттай өгөх, лекцийн хичээлийг багш ур чадвартайгаар хүргэх, лекцийн хичээлийн файлын үсгийн хэмжээ формат тохирсон байх гэсэн 5 үндсэн дэд бүт зорилт тавьсан байна. За энэхүү дэд зорилтын дээрээсээ улбалаад асуултуудаа бэлдсэн байгаа. За ингээд асуумж маань бүрэн болсон байгаа. За ингээд шүүр боловсруулалт одоо тооцоолол хийхийн тулд биднэрт их хөвгтлөө гаргаж авах хэрэгтэйсэн. За их хөвгтөл гэдэг маань болохоор Google Form програмаас бид нэг Excel-ийн файлаар одоо цуглуулсан хөвгтлөө татаж авсан байна. За хамгийн дээр харагдаж байгаа их хөвгтлийн зураг харагдаж байна. Татаж авсан Excel-ийн файлын зураг. За дараа нь бид нар шүүр загвартаа тооцоолол хийхэд тулд одоо бүтцэд суурилсан үнэлгээний шүүр загвар маань өгдөл боловсруулах онлайн платформтай байна. За тэн дээрээ бид нар энэ онлайн програмыг ашиглаад тооцоололоо хийжтэй. Инként бол бид нар хэд хэд алхам хийх ёстой. За их өгөгдлөө бид нар шүүр боловсруулалтанд оруулахын тулд шаардлагагүй өгөгдлүүдийг нь хасах хэрэгтэй байна. Инként бол бид нар одоо тгээс 100% гэж үнэлсэн байгаа 5 хэмжээст үнэлгээнээс босод бүх өгөгдлүүдийг хасна гэсэн. За шүүр боловсруулалтанд орох өгөгдлүүд гэж 2 дахь зураг маань харагдаж байна. За үүний дараа бид нэр өгөгдлөө тоон хэлбэрт шижүүлэх хэрэгтэй. Инként бол 0-аас 100 гэсэн 5 хэмжээстэй 0-аас 4 гэсэн тоон хэмжээс рүү одоо хөрвүүлэх хэрэгтэй. Инként бол бид Excel файл дээр засвар хийх хэрэгтэй байна. За тэрний дараа тоон хэмжээсийнхаа тоон утгуудыг бид нар копи буюу хуулж аваад CSV хэлбэрт оруулахын тулд Sure Model Converter гэсэн хэсгийн Data Records гэдэг дээр хуулж өгөх хэрэгтэй. За ингээд хуулаад дараа нь бид нар Sure Model Evaluation гэдэг дараах төвчлөрийг дарах хэрэгтэй байна. За энэ төвчлөрийг дарахад эхний цавх гарч ирэх байгаа. За энэ цавхан дээр бид нэр зарим нэгэн одоо тохиргоо хийх ёстой. Тэгэхийн тулд бид нар эхний 3 мөрийн тоо утгыг оруулж өгөх ёстой. Тэр нь 5 гэдэг нь манай 5 үндсэн зорилго байгаа. За 5 2 4 12 5 гэдэг нь 5 үндсэн зорилгодод тааруулсан дэд зорилтуудынхаа тоо утгуудыг оруулсан байна. За тэгээд тэг 4 гэдэг нь тэгээс 4-ийн хооронд хэмжээсээр одоо юу хариулт авсан гэсэн үнэлгээг авсан гэдэг тоонуудыг оруулж өгөх хэрэгтэй байгаа. За дараа нь бид нэр color scale type гэдэг өнгөө сонгож болно. Дараагийнх дээр нь бид нар ямар хэлбэрээр одоо листээ авах вэ? За дараагийнх дээр нь бид нар ямар хэлбэрээр юугаа хүснэгтэй харуулах вэ? Ямар хэлбэрээр үр дүнгээ харах вэ гэдгийг сонгож өгч болно. Ингээд sen төвчлөрийг дарна. Үүний үр дүнд шүүр үнэлгээний дүн болох хамгийн дор байрлаж байгаа урт одоо хүснэгдэх мэдээлэл гарч ирэх байгаа. Эндээс үзэхэд одоо манай үнэлгээ 0.10.9214 буюу 1 рүү нэлээд тэмүүлсэн одоо багш бид нарын хүлээлтээс нэлээд авсан сайн үзүүлэлттэй гарсан байна. Эндээс үр дүнгийг харах юм бол бид нэр 95 оюутан сонгон үзснээс 58 оюутнаас асуумжинд хамруулж чадсан байна. За энэхүү 58 оюутан маань хангалттай 50%-аас илүү гарчиж байгаа. За тэгээд эдгээр оюутнуудыг 77.6% цахилгаан системийн автоматжуулалт үнэлгээг мэргэжлэх, 19%-ийн цахилгаан электроник мэргэжлэх, өлчин цөөхөн хувийн биоинженерчлэг мэргэжлэх байсан. За
58 оюутны 41.4% нь хөдөө орон нутагт, 58.6% нь одоо Улаанбаатар хотоос цахим сургалтанд хамрагдсан гэсэн хариулт өгсөн байна. За суурин компьютерийг 13.8%, зөөврийн компьютерийг 25.9%, ухаалаг утас 60.3% одоо ашигласан гэсэн мэдээлэл өгч захим сургалтанд ашигласан гэсэн. За эдгээрээс одоо 56.9% гар утасны дата, 43.1% нь гэрийн суурин компьютер. Тэгэхээр бидний одоо ухаалаг утас ашиглаж байсан бүх хүүхдүүд маань ер нь гар утасны дата ашиглаж хичээлдээ оролцсон гэсэн. Эндээс үзвэл одоо лабораторийн болон бие даалтын хэсгүүдийг бид нэр мультисим гэдэг програм хангамжийг ашиглан симуляц хийхээр үр дүнгийн харуулж шалгалт даалгавар өгсөн байгаа. За симуляцийг зөвхөн компьютер дээр хийх боломжтой байсан. Ийм учраас зарим нь оюутнуудад одоо бэрхшээл үүснэ харагдаж байна. 60 оюутан нь бол гар утас ашигласан гэсэн шүү дээ. За тэгэхээр гар утасны аппликейшн бас санал болгосон байгаа. Тэдгээр нь бол яг компьютерийн мультисим програм бол гүйцэхгүй. Гэтэ яг бага хэмжээний тооцоолол хийх, одоо симуляц хийх боломжтой жижиг аппликейшнуд бол байсан. Бие даалтын ажил зааврыг 72.4% хангалттай ойлгосон гэж 20.5% нь 30-аас доош хувьтай ойлгосон гэж хариулсан. За бие даалтын ажлын хилцүүлэг шинэ мэдлэг өгч байсан гэсэн асуулт 81% шинэ мэдлэг өгсөн, 19% нь хангалтгүй гэж харсан. За эндээс үзэхэд бие даалт болон лабораторийн ажлыг цахимаар орох нь одоо тийм ч зөв шийдэл биш юм аа гэдг нь харагдаж байна. За шүүр үнэлгээний ерөнхий оноо маань 0.92 оноо гарсан. Тэгэхээр оюутнууд анх удаа бүрэн байдлаараа цахимаар инженерийн хичээлийг орсон. Тухайн хичээлийг амжилттай болсон гэж үнэлсэн байна. За лекцийн хичээл материал хангалттай байх, лекцийн хичээлийг багш ур чадвартай бүрэн хичээлийн файлыг захин байршуулах, илгээсэн тайлан цаг тухайд нь хяндаг байх гэдгээр асуултууд 0.92-өөс 0.94% хариулсан, нэлийн өндөр хариулсан байгаа. Тэгэхээр лекцийн хичээлүүд бол өндөр ороход боломжтой байна, харагдаж байна. Харин судалгаанаас үзэхэд одоо хичээлийн файл хангалттай байсан боловч семинарын хичээлийн жишээ бодлогын тайлбарыг 50% нь ойлгосон, 31% нь хангалттай ойлгосон. Харин судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 19% нь 30-аас доош ойлгосон гэж хариулсан байна. Тэгэхээр эндээс үзэхэд лекцийн хичээлээс одоо бага доогуур үнэлгээтэй семинарын хичээл харагдаж байна. Эндээс дүгнээд хэлэхэд цахим сургалтанд UNAMI систем ашиглах хялбар байсан уу гэсэн асуумжинд 50% санал ирсэн. Тэгэхээр энэхүү системийг одоо сайжруулах, эрэлт шаардлага байгааг харуулж байна. Лабораторийн хичээлийг гүйцэтгэх заавал компьютер дээр ажиллах хэрэгтэй байсан зарим оюутнуудад техникийн бэрхшээл үүсэх магадaltaй судалгаанаас харагдаж байна. Ийм бүрэн цахим хэлбэрээр лаборатори бие даалтыг одоо орох нь учир тогтвортой баталж байна. За олон төрөлт хичээлийг иж бүрнээр нь цахим хэлбэрээр ороход асар их хэмжээний бэлтгэл шаардлагатай юм үзэж байна. Олон төрөлт гэдэг нь лекц, семинар, лаборатори, бие даалт гэдгийг хэлж байгаа тийм. За тэгээд цаашдаа холимог хэлбэрээр хичээлийг явуулах боломж нь бол бас нээлттэй байна гэдэг нь судалгаанаас харагдаж байна. За ингээд номзоо хэсэг маань харагдаж байна. За та бүхэнд баярлалаа. Анхаарал тавьсан явдал.